Санга цаанаа эрхэм мөндөд үзэгчтэй. Санга цаанаа эрхэм мөндөд зочдоо. Баян өндөр сүлдэд хайрханаа хэмрэн сан тэнгэрийн шивсдэгтэй. Баян бүр дэлгэр ханаадаг хишиг үений ариун далдагтай. Эзэн дээдсийн эрднийг ихтэглэхтэй. Эрдэн зүүнний мандаа эрдэн дотын нэгэн сайхан мэндийг энэрдэн ирсэн эрхэм мөндөд зочид тавдаг бүргэн мэхий мэдчигээ. За 5 сарын 1-ний бэлтгэл сайхан өдөр урлагийн төрөлсөн сургалтаа уран гişиг сургуулийн морин хуурын багш Монгол улсын соёлын дэргүүн ажилтан хайдрын эрдэнэ багштай морин хуурын дөрөв Портун хамтлагийн хөрөнгө ширлээ хайртай төлөвлөхөд бэлэн басныг уламжилъя. Ингээд эрхэм мөндөд зочдынхоо дүүрэн сайхан амлалшин доор энэхүү таньснаа өнөөдрийн тань тогтоох хөдөлж байгаа урлагийн төрөлсөн уран гişиг сургуулийн морин хуурын багш Монгол улсын соёлын дэргүүн ажилтан хайдрын эрдэнэтийг өрнөдөе. Урлагийн төрөлсөн сургалтаа уран гişиг сургуулийн нэгдүгээр морин хуурч 11-ийн ангийн сурагч нам хайны бүгийн тэмүүлэг өрнөдөе. Уран гişиг сургуулийн морин хуурын дөрөв Портун хамтлагийн 2 дугаар морин хуурч 12-ийн ангийн сурагч Батсүрийн цэнгүүнийг өрнөдөе. Уран гişиг сургуулийн морин хуурын дөрөв Портун хамтлагийн 3 дугаар хуурч 9-ийн ангийн сурагч Түрүүдоржийн ариун зов. Уран гişиг сургуулийн морин хуурын дөрөв Портун хамтлагийн их хуурч 11-ийн ангийн сурагч Гамзүргийн хонгор нарыг өрнөдөе. Ингээд эрхэм зочин тав хүнтэй зориулан Монгол улсын соёлын дэргүүн ажилтан хайдрын эрдэнэтийн өвгөн шив эдгээр насангийн найруулга ардын 2 дууны найруулга морин хуурын дөрөвийг өрнөдөе. Монгол улсын соёлын дэргүүн ажилтан тэгш жаргалын найруулга шивийн бүгдийн орой хэмээн бүтээлэр тавдын савыг бинахад бэлэн болсон байна. Дүүрэн сайхан амлалтаар өгдөг авах хүсье.
Чиводгийн найруулга мандах нар орон нөхцөл сургуулийн морин хуурын дөрөв Портон хамтлагийн морин хуурч Намхан бүгийн Тэмүүлэн Батсүрийн Цэнгүү нарыг оронзадъя. баярлалаа. Хийсэн мөргөө манай хэмээн баян дурсамын хамгийн олон соёлын төв болох аюул соёлын төвийн дайснаа уран бүтээлийн тоглолтод ээлжлэн барьж байгаа уран гэрэл сургуулийн баруун хорын дөрвөл Портон хамтлагийн хөв дэвширлээ тайлбар тоглолтод орилгаар хүрэлцэн ирсэн 2003 оны хөгжмийн сургуулийн төгсөгч
Эрдэнэ дуужгийн чуулгын хөөмөж хөгжимчин Монгол улсын цэлэн тэргүүн ажилтан цэрэмблийг тавныхон оронзадья. Төрийн хошоо шагналт чанцан нурын хөөмийн хэрэг айлгуугаа тавханд мэдчихэд дэвшүүлэхэд бэлэн болсон байна. За баярлалаа. Ингээд тавгдэн уран гişir сургуулийн 11-ийн анги сурагч Ганзэргийн хомрын төвчтөн батрыгаас тавгдэн танилцуулъя. Уран гişir сургуулийн морин хорын ангийн сурагч Ганзэргийн хомр нь 2008 онд төрсэн бөгөөд 2015 онд 13 дугаар сургуульд нэгдүгээр ангийн сурагч болж элсэн орсон. Улмаар 2018 онд 4-р сургуулийн морин хорын ангид орж 2022 онд уран гişиг урлагийн дөрвсөн сургууль болон өргөчгт нь шилжин орж одоо хүртэл суралцсаар байна. Суралцж байх хугацаанд олон тэмцээн уралдаанд хамтлагаар болон ганцаарчсан төрлүүд оролцож байсан бөгөөд 2024 онд Өмнөг аймагт зохион байгуулагдсан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн байгаль жавын нэрмжит өсвөрийн хөгжимчдийн улсын анх дугаар уралдааны тусгай байр ардын жүжигчин Цэндийн Батчуудын нэрмжит шагналаар шагнагдсан авьяаслаг сурагч юм аа. Ингээд тавд ихэ халуун сайхан алларсан доор
уран гэгшин сургуулийн морин хорийн дөрвөл Портон хамтлагийн хүүхдийн шилгээ тайван тоглолтын эзэн их хуурч ганцэргийн хонгорыг тавдсан орон залъя. Ингээд морин хорийн хамтлага авцсан ангуугаар тавхандээ бэлтгэл шүлэг бэлэн болсон байна. 감사합니다. Одоо тайснаа уран гэгшин сургуулийн морин хорийн дөрвөлийн 3 дугаар морин хорч Фрудоржийн ариун зодыг бранзалыг ингээд тавтгам ариун зодын товч намтрыг бас танилцуулъя. Фрудоржийн ариун зодын Улаанбаатар хотод цэцэрлэгээ төгсөж 1-р ангид Эрдэнэ товд 12 дугаар баг сургууль сурч шатрын дугуйланд явж байхдаа хөл медаль хүртсэн. Мөн анх 3 дугаар ангид байхдаа 4-р 10 жилдээ морин хорийн хөгжмөр хичээлж эхэлсэн. 4 жилийн дараа болох 7-р ангидаа уран гэгшин сургуульд морин хорийн дөрвөлийн гишүүн болон хамтын бүтээлүүдээ хийсээр өдийг хүрсэн байна. Ингээд эрхэм зочин тоглохын халуун сайхан анхлаалтандор Портон хамтлагийн 3-р морин хорч Фрудоржийн ариун зодыг орон залъя. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн өргөгийн хөгжим эклийн гэгшигт утгын хэмээх айлгуугаар хавхлаг хөгжмөд болсон байна. Ингээд нүүдийн хүүхдийн шилдэг тайлбарлалтын олигдсон багш Монгол улсын соёлын тэргүүн ажилтны хайрын Эрдэнэтийг орон залъя.
За баяргүйн ингээд энэгүй тайснаа авраг гişиг сургуулийн морин хуурын дөрвлийн 1-р хуурч 11-ийн А ангийн дарга Намхайн Нэмүгийн Тэмүүлэнгийн төвцөн суулгын тавханд бүрхэд бэлэн болсон байна. Намхайн Нэмүгийн Тэмүүлэн 2008 онд төрсөн. За дөрвөн зэрэг сурч байхдаа бүжиг дуу гимнастик зэрэг дурсан байдаг. Аавск 14-р сургуулийн багш Чимэд Улан багшаар заалгасан бөгөөд осол дууны уралдаанд бас оролцож байсан байна. Удалгүй 2-р анги 4-р сургуульд шилжиж суралцж тухайн тэндээ сургуулийнхаа найр дунд дуулж явсан удаатай бөгөөд тэр үедээ гоцлон дуулдаг Цэнгүүнгийн охиндоо танилцсан нь өнөөдрийн тоглолтын эцгийн нэг мөн билээ. Ингээд математикийн хэд хэдэн олимпиадад оролцсон алт мөнгө хүрэн медаль хүртэж байсан түүхтэй. 4-р ангид аймгийн Олимпикийн багийн дөрөлд 3-р байранд орсон байдаг. Түүчлэн бага анги төгсөх жилдээ буюу 5-р ангид эрхэм хүндэт морин хуурын багш Хайдвийн Эрдэнэт багштай гүйж очсноос хойш 7 жил өнгөрсөн байна. Ингээд эрхэм хүндэт багшныхаа өмнө өнөөдрийн энэ цагийн тоглолтод тогтоолон барьж байгаа. За авраг гişиг сургуулийн морин хуурын дөрвөл Портон хамтлагийн 1-р морин хуурч Намхайн Нэмүгийн Тэмүүлэн баримзалъя. Түрүүний хашаашагнаас татсан Норвегийн хөгжим уянны айз бид бүгдийн мэдгээр би чамд хайртай киноны айлгой хөгжмөлөд бэлэн болсон байна.
Баярлалаа. Ингээд тайснаа уран гişиг сургуулийн 12-ын англи сурагч Батцуурийн Цэнгүүний уран залъя. Уран гişиг сургуулийн 12 сургуулийн 2-р морин коорч Батцуурийн Цэнгүүн нь 2007 оны 4 сарын 16-нд Эрдэнэ хотод аав ээжийнхээ отхон охин болон мэндэлсэн. 2012 онд 21-р цэцэрлэгт элсэн орж 2013-аас 2017 онд 4-р сургуулийн ариун багш дээр бага анги амжилтад төгссөн. 2019 оноос 2022 онд 4-р сургуулийн физикийг үзүүлсэн сургалтад ангид сурч сүүл боловсролоор эзэмссэн. 2018 онд 4-р сургуулийн дэргэдэх хөгжмийн сургуулийн морин хуурай багш Эрдэнэ багш дээр шалгуулж элсэн болсноос өдөө хүртэл сурч байна. Сурч байх хугацаанд 7-р ангийнхаа улсын уралдаанд оролцож байсан. Цэцэрлэг байх үедээ урлаг спортоор хичээлж эхлээд 1-р ангид яруу наадмын госод дууны төрлөөр оролцож 1-р байр улмаар дуулж бүжиглэх хүсэл эрмэлзэл нэмэгдсэн бөгөөд урлагаас гадна өөрийгөө олон талаар хөгжүүлэх хүсэлтэй байсан бөгөөд ээжтэйгээ зөвлөлтийн усан сэлэлт болон бадминтоноор хичээлж байсан байна. 3-р ангид усан сэлэлтийн аймгийн авраг шалралт тэмцээнд оролцсон. Өөрөөр дадлах болон мэлхийн сэлэлтээр тус 1-р байрыг эзэж байсан. Мөн бадминтоны аймгийн авраг шалралт тэмцээнд ганцаарчсан төрлөөр оролцсон 2-р байрыг эзэж байсан. 1-р ангид аймгийн гимнастикийн тэмцээнд оролцсон багаараа 1-р байрыг мөн эзэж байсан. Баг дунд ангид Орхон аймгийн найр дууны хамтлагт ослон дуучнаар суралцж байсан бөгөөд олон улсын найр дууны уралдаанд амжилттай оролцсон. Мөн хүүхдийн ордонд томлог багш дээр цэнгийн бүжгийн дугуйланд суралцж байсан ийм авиастрик сурагч Батцуурийн Цэнгүүнийг баярлалаа. Ингээд магадгүй автомобилийн хөгжим арга бүлгийн урдаа хэмээх аюул хөгжимтэй бэлэн болсон байна. Мөн хамтран хөгжимтөг хэмээн урлагийн төрөлсөн сургалтаа уран гişиг сургуулийн 24 дөрвийн удирдсан багш Монгол улсын соёлын дөрвөн ажилтан Хайтвын Эрдэнэ хотын Үедүү Ятхан аймгийн сурагч Уянгийн Марут нарыг уран залъя.
За баярлалаа. Ингээд хэрхэн мөндөд зочдынхоо дүүрэн сайхан алхагчдын доор Монгол улсын соёлын дэргэм ажилтан Алтан хараагийн дэглэлт дөрвөн ордын жараа бүжгээр орон их сургуулийн бүжиглэх хурлын ангийн сурагчдыг хавд өмнөр задъя. Орон их сургуулийн бүжиг хурлын ангийн сурагчдаа адуу сайн хамтлагчдаа дахин баяр хүргэж амжилтыг хүсье. Ингээд энэ цагтаа орон хорийн дөрвөлийн хүүхд төвшөлтэй тань тогтод төлөвлөж байгаа дүгнэлтэд зориулан мэдээлэл шүүлэхээр Монгол Улсын Баатар Эрдэнэтүүдэр төрөмжтүүдийн газрын соёл урлагийн зөвлөмөр Эрдэнэтүүдийн чуулгын хөгжимчин хөөмөж 2003 оны хөгжмийн сургуулийн төгсөгч Монгол Улсын соёл дэргэм ажилтан Цэрэг Билэг Эрдэнэтүүдийн чуулгын орон хоорч хөгжмийн сургуулийн 2010 оны төгсөгч Пүрүсүр нарыг орон залж төрийн шагналтай шарвын хөгжим сэрсэн далхийн бүгдээр та бүхний санарыг манайхад бэлэн болсон байна.
баярлалаа. Ингээд хайснаа. Mongolian Songs наадмын Гран-при шагналд Донаевскийн нэрвжид олон улсын мэрэгжлийн дуучдын уралдааны дэлбэрийн шагналд дуучин Ням дэлгэрийг тавдахын орон залъя. Самэцганоо та бүхэнд өргөнд хүргэе. Манай энэ дөрвөн дүүгийн тоглож байгаа зохиолууд бол бас ингэ зүгээр нэг энгийн зохиолууд биш. Дэлхийн хэмжээний бас гайхамшигтай зохиолуудыг, Монголын хэмжээний гайхамшигтай зохиолуудыг тоглож байгаа. Би тэрэнд маш их одоо бахархаж байгаа. Би бол чадахгүй шүү дээ. Энэ дөрвөн маань бол чадчих ингээд хайр дөрвөн дүүтэй амжилт хүсье. За чамтаад өгөө. Үр цацтай. Чамтаад өгөө. Санхэтгэртүүдээр халуун сар хадгалаачтай дахин баяр хүргэж амжилтыг хүсье. За саяхан одоо 2-3 хоногийн өмнө зурагтаараа татсан Батчаавын миний дуулууд оролдоонд төрүүлэх зорилготой ирсэн гэж одоо шилдэг одоо оролцогчдод шалгараг болцсон байгаа нэм дэлгэртүүдээр халуун сар хадгалаачтай баяр хүргэж амжилтыг хүсье. Одоо тэр хүсэж байгаа Батчаавын дуулын уралдааны түрүүн график шагналын сайн хөрөжийг өргөн дэвшүүлье.
За тэгээд ямтлэр бас хоёр дахь сургуулийг за 2010 онд хаа 9 онд ч үлээ концерт мастер ингээд суралцсан очиж байсан. Тэгээд концерт мастер ингээс шилжиж одоо юу страт болоочин ангар төгссөн ийм сан авьяастай дуучин байгаа. Мөн одоо Эрдэнэт бид хоёр одоо хоёр дахь сургуулийн ах トゥ байсан одоо нас яхах хэрээр найзууд болсон одоо тэгээд 2010 оноос хойш Эрдэнэттайгаа нөхөрлөж байна. Тэгээд Эрдэнэт маань одоо би одоо Халын цэгэр хавдынаас хоёртон болж соёл урлагийн суралцж байхдаа үнэхээр бишрлэг байсан. Эрдэнэт шиг төгөлдөр хуурай ангиар суралцж байсан шүү дээ, тийм. Таг маань Эрдэнэтийг төгөлдөр хуурч маш сайн төгөлдөр хуурч байсан гэдэг одоо соёл урлагийн сургуульд байхын би бол гэрчшөө. Урлагийн төрөлсөн уран багшийн сургуулийн Марок хорын багш Монгол улсын соёлын тэргүүн ажилтныг хайрын Эрдэнэтээр дахин баяр хүргэж амжилтыг хүсье. Цаашдаа бас олон одоо шавнырын уран бүтээлчдийн хамтраас ресторан хамтран оролцох болно гэж найдаж байна. Ингээд тайснаа тавдах өмнө Андрей Веберсийн зохиол Фантом де Опера буюу Дөрийн театрын их үзэл хэмээх дөрийн бүтээл
Orang bisa selalu yang ada orang suruh cinta, orang itu bergan ambil terusnya.
오른쪽이야. 오른쪽으로 보는 호로잉 그루딩 링크로 코치 아로메깅 앙깅 앵깅 따라가 아무하는 무링 대문어등아 오른쪽으로 보는 호로잉 그루딩 활동하는 코치 아로코링 앙깅 서로치 박수링 책공 오른쪽으로 보는 호로잉 그루딩 오른쪽으로 코치 이식 앙깅 서로치 루돌징 아름도다 오른쪽으로 보는 호로잉 그루딩 이 코치 아로메깅 앙깅 서로치 남절깅 홍물가리 본전이야 인간의 것이 상황을 하고선 안성신다는 꿈팀 다했으나 모든 선생님 나들이 나를 어쩌오링 알롱 그릇테니 어른자네 얼굴시 선거딩에 자그라는 원고보스싱 모든 선생님 모든 세진들고 나이제스팅 아모르사낭잉 흠시적은 테니 어른자네 보고 얼굴시 선거딩에 얼굴자가 되어든다치 서롱팀 매니저는 원고보스싱 얼굴인 거에 속했ting은 넌설빙 풀스런 나랑에 구독자치다 어른자냐 За юуны өмнөөс энэ хүүхдүүдийн тоглолтыг зохион байгуулж байгаа Авьяастай бас Эрдэнэ тогтчтой бас талархал дэвшүүлж байна. За бас энэ маань одоо тоглолтыг үргэлжлэн ирж үзэж байгаа эрхэм үзэгчид ах トゥ аав ээж ангийн хамт олон та бүхэнд нь бас баярсан талархнаа илэрхийлж байна. Хоёр зүйлийг бас цохон хэлбэр санагдаж байна. Яг энэ хүү өнөөдрийн одоо бас тэмдэглэлт өдөр юуны өмнө бол бас уран шиг сургуулийг тусдан бие даан гаргаж хөгжүүлэх энэ одоо ажлыг зохион байгуулахад бас хамтран оролцож байсан энэ бол үнэхээр одоо бас хүүхдүүдийнхээ ирээдүйг харсан үр дүнтэй сайхан ажил болсон байна гэдгийг бол өнөөдрийн хүүхдүүдийн тоглолтыг хараад багшийн одоо бас энэ шавдрын одоо авьяасыг хараад үнэхээр бахархаж суулаа. Тэгээд эрхэм одоо хөөрхөн шавнар та бүхэндээ цаашдынх нь одоо урлаг болон сургуулийн одоо өндөр амжилтыг боловсролын газрынхаа нэрийн өмнөөс хүсэн өрөөж байна. Эрдэнэ намд шамд суралцаж Эрдэнэ хотынхоо ихтгэхийнхаа төвшин одоо бас энэхүү одоо авьяас чадвараараа тэргүүлэн мангаж яваарай гэдгийг бол захиж хэлж байна. Ингээд та бүхэн маань бол өнөөдрийн одоо бас ихэнх тайзан дээр хүүхдүүд маань одоо бас дэлхийн одоо хүндрэлтний хамгийн сонгодог аюулгүй хамгийн одоо шилдэг бүтээлүүдийг сонсно гэдэг бол яг өнөөдрийн энэ өдөрт бид бүхний бол босгүй их хувь заяамаа гэж тэмдэглэн хэлэхээр байна. Тэгээд та бүхнийхээ одоо бас урлагийн тоглолтын медаль бэлтгэн билийг та бүхэнд галтуулъя. За үнэхээр гайхалтай үнэхээр бахархан сайхан тоглолт боллоо. Манай сургуулийн урлагийн ангиуд инженерс ингээд бие даасан яг одоо ангигаар бие даасан бас ийм тайлан тоглолт шилдэг сургалтынхаа тайлан тоглолтыг одоо ангийн хэмжээнд бас ингэж төлөвлөж хэлж байна. За сургууль маань бол ер нь хавар болгон нэгдсэн том гүзэлтийг бол ангийн хөдөлмөртэй өргөн барьдаг. За энэ жилийн хувьд бол саяхан ятар хөгжмийн ангийн мөнгөжлөгчтэй ятар хөгжмийн ангийн сурагч маань тайлан тоглолтоо хийсэн. Одоо өнөөдөр бол Эрдэнэ тогтчтой Норон хуурын ангийн шилдэг сурагчид дөрвөлэн маань одоо тайлан тоглолтоо та бүхэнд төлөвлөлөө. Үнэхээр хүүхдүүдийнхээ авьяас чадвар энэ тоглож байгаа бүтээл зохиол энэ тоглож байгаа одоо чадварт бол бахархаж баярлаж хүүхдүүдээ бас үнэхээр одоо сэтгэл хөдлөж ингэж үзлээ. Энэ суусан ирсэн үзэж байгаа манай хүүхдүүдийн маань аав ээж, эмээ өвөө, ах эгч, за мөн одоо ангийн хамт олон найз нөхөд одоо ажил багш нар нь бас ирсэн байгаа. Ингээд хүүхдүүдээрээ үнэхээр бахархаж суусан байх, баярлаж суусан байх, заримдаа баярын одоо нулимс бас унгаж суусан байх, харсан байх гэж ингэж бодож байна. Тэгээд хүүхдүүдтэй баярлалаа. Дахин нэг сайхан алга ташлаар бүгдээрээ бас нэг хэлэг өрье. Үнэхээр одоо
Сургууль сургуулийн сурагч маань энэ тоглолтод оролцсон бүхэл сурагч маань гайхалтай сайхан байлаа. Энд одоо тоглолтыг зохион байгуулахад тусалсан манай дөрвөн сурагчийн гэр бүлийнхэн за дээр энэ тоглолтод оролцсон хүн бүтээлчид манай аялал соёлын төвийн хамт олон за энэ бүх хүмүүс одоо баярлал таласнаа илэрхийлье. Сурагчдаа бүгд шавнараа ийм зэрэгт бас хөгжүүлж одоо сургасан эрхэм багшд нь бас одоо баяр талархлыг илэрхийлье. За мөнгөд сургуулийн захиргааны зөвлөлд хадгалах төгсдөө гартуулъя. За морин бүрийн багш Эрдэнэ танаа үндэсний урлагийг түгээдлэрүүлэх хүүхд багчууд хөгжмийн боловсрол олох үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж шав нартаа морин бүр хөгжмийг зааж сурган авиацийн сурагчдынхаа бүх бэрхшээлээ тайлан тоглолтыг ангийнхаа иргэд хөдөлмөрчдөд толиулсанд талархал илэрхийлье. Урлагийн тэнгэр янжлан бурхан үргэлж ивэх болтугай. Урлагийн сургуулийн захиргаа гэсэн талархлыг багшд бас гардуулъя. За мөн урлагийн сургуулийнхаа багш ажилтнуудын бас сэтгэлийн медалыг нөгөө бас тогтоонд хийдэг бас мөн одоо хөв тэгшэрлээ гэсэн Берлооны хамт одоо багш сурагчдаа гардуулъя. За манай урлагч сургуулийн хоёр дахь удаагийн тоглолтын нэг сайхан дайсан дээр явуулж байна. За анхны тоглолт ятаа хөгжмийн тоглолт үнээр сайхан сурж өгсөн. Өнөөдрийн морин бүрийн дөрөв эрдэнэ багшийн шавдрын тоглолтыг сэтгэл огцоос сайхан тоглож та бүхний санааг нь асуухаа гэж бодож байна. За манай дөрвөн шавдар дөрөвдүгээр сургууль орохоос өдий жоохон байхаас нэг хүн мэднэ. Үнэхээр хөгжим дуртай хөгжмөр өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна гэдэг үнийг ямар хэмжээнд хөгжиж болдгийг та хаасан байхаа гэж бодож байна. Энэ тайсан дээр бол манай үзэгчдийн залд бол манай эцэг эхчүүд олон хардж байна. Одоо цаашид өчнөө олон сурагчид байна. Жилийн жил тайлан тоглолтоо үргэлжлүүлэх хийх болно. За ирэх 5 дахь өдөр уран гişиг сургуулийн майр хөгжмийн тоглолтыг уран гişгийн өөрийнхөө зааланд тоглож явуулна. Энэ хичээлийн жил үзсэн, үтээсэн, тоглосон Монголын болоо сонгодог бүтээлүүдээс тоглох болно. Ингээд та бүхэн бас тухайн тоглолтыг өөрөж байна. 5 дахь өдөр тухайн үе цагийн зарлаж мэдэх болно гэж хэлж байна. Ингээд хүүхдүүдэд баяр хүргэе, багшд баяр хүргэе. Үнэхээр сайхан байлаа. Сабайгийн хэрхэн утгасны хаамаа нүүрэн сайхан амлалтандаа өнөөдрийн хөв гişглээ харин тоглолтын эзэд болсон за дөрвөн сайхан сурагчийнхаа ажил сайхан аав ээж эмээгөө аргын одоо тачдын хөтгөлийн хөрөхөд бэлэн болсон байна. Ингээд та бүхэн халуун сайхан амлалтандаа хөтгөлийн амралтаа өрн замья. Сайн байцгаана уу? Та бүхэндээ хаврын сайхан өдрийн мэндийг төшөөлье. Багшийн эрдэм шааш гэдэг эрдэнэ төгшрөө өнөхөр багахж байна. Ийм сайхан охтуудыг Монголын үндэсний хөгжим болсон морин хуураараа дэлхийн өвөнд гарах хэмжээнд бэлтгэж байгаагаа гэдгийг харж чадлаа. Ингээд багштаа үнэхээр их баярлсан гэдгээ илэрхийлэх байна. За манай охтууд багасаа хэлж хамт найз нөхөрж хамтдаа байж хамтдаа сурж хамтдаа хөгжиж байгаа. Эрдэнэ тогшмаар морин хуур хөгжмийг заахын газар гэцээгээр энэ дөрвөн хүүхдийг хүн болгох найз байхын жинхэнэ утга учирыг зааж өгөхөнд би түүнийг талархж байдаг. Гэртээ байж сайхан хоол хийж идэн төрсөөдрийн хамтдаа тэмдэглэн аялал зугаалгад хамтдаа явна. Энэ бол сурхаас гадна хөгжүүлж хүмүүжүүлж чадж байгаа үнэхээр аюултай багш байгаа. Би 25 жил ажиллаж байгаа ч гэсэн Эрдэнэ тогшоос зөндөө зүйлийг сурч байгаа. Эрдэнэ тогштоо үнэхээр их баярлалаа. За ингээд эхлээд миний охин Цэнгүү Миний охин Цэнгүү 6 дугаар ангиас эхлээд морин хөгжмөөр хичээж байгаа. Өнөөдөр эхлээд морин хөгжмийн ангийг төгсөж байна гэж ойлгож байгаа. Учир нь миний охин морин хөгжмөө хобби хөгжүүлнэ. Дараагийн шатндаа өөр чиглэлээр
магадгүй амрахын чиглэлээр сурах гэж бодож байгаа. Сонголтоо өөр гэсэн байгаа. Амрахын чиглэлийн сургалтанд бэлдэж байгаа долгоорогч маань энд ирсэн байгаа. Долгоорогчдаа туйлыг баярлалаа гэж бас хэлэх байна. За ингээд миний охиныг Морин хуурын ийм сайхан сургалтанд сургаж чадсан багштаа туйлыг баярлалаа. Миний охин багштаа зориулж сэтгэлээ тавьлаа. Миний маань ийм танил зөвлөж ирж бид бүхний Узбекистан хасан тоглолтыг барьсан гэж үзсэн бүх үзэгчдээ бүгдэнд баярлалаа. Би нараар хичээлээ голоор хичээлээ болж байна. Өнөөдөр тэр голоор жилийн өмнө гэж би багшийнхаа ингээ хаалгаар татаж авраагүй. Тэгээд шалгалтаа өгөөгүй байсан бол би өнөөдөр хаана явж байгаа юм хэлмэхгүй. Сошгүй байна. Зөвхөн бид дөрөс хадна харин бид бүгдээрээ багшаараа маш их бид бүгдээрээ багштай маш хайртай. Багшаа хайртай шүү. За баярлалаа. Сайн багшийн нар магаши нар манддаг гэдэг игээртнэ багштай цаашдын ажил маш их амжилтыг хүсье. За тэгээд бас цэгүүрэнтэйгээ хамт сурч хөгжиж байгаа найз нарт нь бас гарын бид гадаавья. Тэгээд Санга дөрвөн багтлагч наруудын баяр хүргэж амжилтыг хүсье. Ингээд тавдгийн халуусаг алхсан доор хүндэтгэл микрофоныг Морин хуурын дөрвөөр хөгжүүлэлт хандалтын эзэн одцсон багш Монгол улсын соёлын дэргэн ажилтны хайрын Эрдэнэтад төлөвлөн ёо. За маш их баярлалаа. Маш их сайхан байна. Энэхүү үдшийг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байна. Энэхүү тоглолтод одоо зөнд үзсэн, тусалцаа үзүүлсэн, энд ирсэн бүх зэрэглэлтэй ямарчсан баярлалаа хэлмээр байна. За тэгээд бас Ерөнхий улс улсын уран шиг сургуулийн захиргаа болон багш нар ажлагчдаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Бас манайх бас одоо Ерөнхий улс улсын 4-р сургууль байсан. Тэгээд 4-р сургуулийн бас багш нар болон ажлагчдаа маш их баярлалаа. За тэгээд маш их сэтгэл хөөрч баярыг маш их хичээж байна. Тэгээд дөрөс би ганц энэ хүндэтэй баярлалаа гэдэг үгээ Монгол улсын царийн дэргэм ажилтан, боловсролын дэргэм ажилтан Садбай бацаахан багштай би баярлалаа гэж хэлмээр байна. Багшаа, буу тантай хайртай шүү. Би тэнийг авах шүү. Багштай баярлалаа. Багшаа тайлан дээр өгмөр. Багшаа байна. Бацаахан багш байна. За тэгээд тусад дэдсэн дөрвөлийн маань бас эцэг эхийг бас эцэгтэй баярлалаа. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. за тэгээд бид дөрвийн гэр бүлийн зүг Эрдэнэ хотор бол нэг дор ажилладаг маш сайхан найзууд. Өнөөдрөөс эхлээд бид дөрвөлөө бас найз болж байгаа. Өнөөдөр бид нар хамтарч ажиллах хамгийн сайхан байлаа. Хонгорын авда баярлалаа. Ариунцтай хайртай баярлалаа. Хамт олонны хүүхдүүдийн хаад аав ээж нь дандаа хамт байдаг ингээд эцэг эхчүүдийн зүгээс бид дөрвөн гэрийн зүгээс Эрдэнэ багштаа зориулаад гарын бэлэг үлдсэн юм аа. Багш минь та альчаада тааж хямц хөвчмийг аянд сайхан амарч аваарай гэж хэлэх байна. За маш их баярлалаа. Энд ирж хүүхдүүд маань, багшд маань уран ажилласан үзэгч олон та бүхэндээ баярлалаа. Монгол улсын урлагийн гайз үзүүлсэн мөрөсөн багштаа маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд өнөөдөр сайхан одоо өргөн барьж байгаа Морин хуурын дөрвөлийн одоо удирдсан багш Монгол улсын соёлын дэргэм ажилтны хайрын Эрдэнэтийн багш Эрхэм багш Монгол улсын соёлын болоод боловсролын дэргэм ажилтны Жаданбын Бацаахан багш таныг бас хүндэтгэлийн гамтаар орон залж мэдлэгийн шилжүүлэх өгөх юм байна. Орж байгаамаа. Санга тайзнаа тоглолтоо өргөн барьж байгаа уран гişиг сургуулийн авиасын сурагчдаа ангийн хамт олонноос хүндэтгэл курсээр өндөр адуу сайхан хашаа баяр хүргье.
энэ орооны нэг юм шиг яа. За энэ Сапоонгийн үг надад шаббат авдаг байсан. Яа энэ бас үгүй мондөг дэмждэг ирүүдээ өгöd. Тэгээд 12 төгсөөд сүүлдээ анх өдөр концерт үсгээр явж ирсэн. Тэгээд дундаас нэг 2-3 бүсээс би ерөөсөө концерт үсгээр яваа өөрөө гэдэг болсон. За чи өөрөө тэгвэл чи хоороо тоглогийн концерт үсгээр чам зүгээр юм шүү гэсэн тэгээд өөрөө өөрөө гэдэг болсон. Тамаа одоо ингэ надад байсан бүтээл 11 жилийн өмнө байна. Тэгээд хамт цаашдаа бүтээл мөндөр амьдси. Одоо шанараа бишээс хашаана. Олон шанар дээрээ одоо Сабайраад сая цэцгэлэгээр хүрэлцэн гэсэн байна. За энэ хүү өдөрт хэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн асар их ивэрээр усны ундраг шиг үргэлж зориулж байгаа хайр эмээд нь энэ хорооны хамгийн сайн бүхнийг хүсээд уртасаж удаан ирэх сайн өрөөлийг өргөх шүлээ. За хамрынхаа ачид сайхан эмээд энэ цагаан цэцгийг уламжилж байгаа эгч наран цэцэг Бадам Цэвэн Баярмаа ах Баттүр бүр арчаараас та хамрынхаа ачид сайхан эмээд нь энэ цагаан цэцгийг бэлгэлсэн байна. Тэгээд за хамбар эмээдээ нэг болчих. За тэгээд тэр хамбар сайхан авсаар ашигтай сайхан буур эмээд нь уртасаж удаан ирэх сайхан өрөөлийг өргөх шүлээ. За тэгээд өнөөдөр энэ гол тайлбарлалт өргөн болсон хамбартай ах эгч нараас бас энэ сайхан цэцгэлмэжлэгийг дамжуулсан байна. Тэгээд цэцгэлмэжлэгийг уламжлая. За хоёроо тэгээд үргэлжлүүлэн за Тэмүүлийн багийн багшийг барин замья. За өнөөдөр тайлан тоглохоо хийсэн эрхэм шам маань авьяасдаг энэ өөрхөн шав бол аавсаг зааж ирсэн сургуулийн одоо алхам масыг саяхан арахж орж ирсэн мөрч саяхан бид боловч одоо өнөөдөр ингээд тайлан тоглохоо хийгээд Монгол улсын одоо Монголынхаа бахархал болсон морин хуур хөгжмийг дэлхийн түвшинд гарах хэмжээний тоглож байгаа үнэхээр бахархалтай байна. Ингээд шавьдаа болон хамтлагийн баг гишүүдэд эрхэм багш нарт нь халуун баярыг хүргье. Монголынхаа одоо өв соёлыг түгээр дэлгэрүүлж байгаа энэ бахархалт энэ мөчид бол үнэхээр догдорч бахархцуулаад тэгээд шавьдаа цаашдынх нь урлагийн нэг бүтээлт нь өндөр амжилтыг хүсье. Урлагийн янжин там бурхан үргэлж ивэж явах бай гэж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээ өрөөё. За баярлалаа. Аавгийн эрдэм зааж одоо эрдэм боловсролыг эзэмшүүлсэн эрдэм сайхан багштай баярлалаа. Дүүрэн сайхан галанчлаар баяр хүргэж амжилтыг хүсье. Хөглөөрөн марж байгаа Бүргэж сургуулийн мөрөг багш Монгол улсын соёлын ажлын градуийн эрдэнэт цэцэн хөө за арийн мэлгээ хадгалан өгж байна. Өнөөдөр баяр хүргье. За аавшиг одоо мундаг сайхан эрхэм болоорой. Авьяастай чадaltaй эрдэм мэдлэлтэй урлагийн спортоо мандасан ийм сайхан гол сайхан явдлыг өргөн дэвшүүлье. За тэгээд хөдөлгөөний хөргөж ажил маань өвдөд өндөрсөн баг шүү байна. Гэтэл арай болоог байгаа шүү. Энэ цагаараа манай Афганы ерөнхий боловсролын төвлөрөл сургуулийн одоо найзууд цадуу багшны хамт олноос эрдэнэттэй хөдөлгөөний хөргөж бэлэн болсон байна. Та бүхэнийг тасаарсан замья. Таны би Улаангийн хамтлагаас ахныхаа сайхан тайлан тавьдаг үзэх гэж хөдөлгөөс орж иржээ. Нэг нь одоо Сэлэнг аймгийн
ахын сумаас ирсэн. Тэгээ өвөө насаас ирээ. Би одоо ахныг анхлаад одоо энэ морин хор сурж яхад уйл суугаад уйлдаг байлаа. Одоо энэ өнөөдөр уйлсангүй. Тэгээ ахантаа бол энэ сайхан авьяаслаг энэ ирээдүйн сайхан оддуудтай баяр хүргэе. Одны хэд бүтээгээр одны хэд сураараа. Баярлалаа. Урлагийн төрөлтөн сургалтаа урлагч сургуулийн морин хорын дөрвөл Портун хамтлагийн хөв үтгшрлээ хадлагч маань бүрлээ. Ингээд Портун хамтлагийн уран бүтээлчтэй морин хуурчдаа өдөрцөн багштаа урлагийн өндөр хамтлагийг хүсэж янжил самбурхан өнөөдөр үеж явах сайхан өрөөнийг өргөжүүлээ. Энэ төрөлтийг хамтран зохион байгуулсан урлагийн төрөлтөн сургалтаа урлагч сургуулийн авьяаслаг багш сурчдаа за Орхааны ерхий боловсролын төрөлхөн сургуулийн хамт олон тав хүнд Орхааны баян дэс сумын аюулгүй соёлын төлөв уран бүтээлч хамт олон тав хүнд аюулгүй талархсан илэрхийлье.